илүү сэтгэл сэргээн боллоо. Сагсан бүх сонирхч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Үндэсний Суперлиг иргэн тойрны нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд энэ 7 хоногт бол үндэсний Суперлигийн 1-р тойргийн тоглолтууд бол өндөрлөж байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл за одоо ердөө даваа гарагт нэгэн тоглолтод орнод танан гард болон Монт орох багуудын оронд осноор 1-р тойргийн тоглолтууд бол өндөрлөн. За тэгэхээр энэ дугаараар та бүхэнд юу ярих гээд байна вэ гэхээр за тоглогчдын статистик үзүүлэлтүүд, амжилтууд болон багуудын амжилтуудыг та бүхэнд бол ярих гэж байгаа. За мөн энэ 1-р тойргийн онцлог тамирчин болоод онцлог багийг бид ярина. За мөн 1-р тойргийн шилдэгүүдийг би та бүхэнд хэлэх болно. За ингээд одоо энэ урьдчилан ямарсан шууд нэвтрүүлэгт орсон зүйтэй байх ингээд 1-р тойргийн онцлог тоглогч буюу сүүлийн 4 тоглолтод нөхөр мундаг тоглосон тоглогч бол Сэргэлэн гэдэг залуу байна. Энэ бол Сүхбаатар СПЛ Хүлүүдөөгийн үндсэн холбооны тоглогч залуу шинэгшөөгийн үндсэн холбооны тоглогчоор тоглодог. Энэ тоглогч бол үнэхээр гос амжилтыг үзүүлээд байна. За Сэргэлэнгийн хувьд бол их тойргийн эхний 6 тоглолтоос бол хоёрт нь бол трипл дабл хийчихэд байгаа. 1-р тойрогт 2 трипл дабл хийсэн гэсэн үг. За эхнийх нь бол 1-р 7 хоногт 11-р сарын 25-нд Улаанбаатар Альянстай шүтээсийн харцууд багийн эсрэг бол 12 оноо 11 оновчтой дамжуулалт 16 самраас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт үзүүлээд баг нь бол 90-74-өр бол хоцсон. Зарим 2 дахь 7 хоногт их хөргөө автодогийн эсрэг 17 оноо 10 самбар 11 оновчтой дамжуулалт өгөн улмаар энэ 12 сарын 8-ны өдөр болсон бүтэнсэ өдөр болсон тоглолтод 88-75-аар баг нь хоцсон. Ийм тоглолт болж өнгөрсөн байгаа. За Монголын үндэсний Суперлиг бол эхлэн цагаас ахуулаад за тоглогчдын статистик үзүүлэлтүүдийг бол тусгай програмын дагуу хөтөлж ирсэн байгаа. За тэгэхээр энэхүү бол бас нэгэн техникийн дэвшил гэж хийж болно. За бүх хоёр улирлын турш тоглолцсон бүх статистик үзүүлэлтүүдийг бол нарийн гар нь хөтөлж байгаа. За ингээд энэ улиралд бол Сэргэлэн 2 удаа ингээд трипл дабл хийцэн. За мөн энэ улиралд бас мөн Сэргэлэнгээс гадна Крис Лавсон бас трипл дабл хийсэн. Одоогоор бол ихэд 2 тоглогч трипл даблыг үзүүлдэг үүсгэж байгаа. Тэрэндээ Сэргэлэн бол трипл дабл ирэхэд мангас гэдгийг бол үзүүлэл байна л да яг одоогийн байдлаар. За тэгээ Сэргэлэн би та бүхэндээ Сэргэлэнгийн нэлээд суу тоглолтыг үзүүлье. Тэрэндээ СПЛ Хүлгүүдөөгийн бас нэлээд чухал тоглолтыг үзүүлье. Сэргэлэн дээр тоглолтод тэгэхээр чухал тоглолтыг үзүүлсэн. Тэр бол Баянгол 3 тамир багийн эсрэг хийсэн СПЛ Хүлгүүдөөгийн тоглолт байгаа. За тэргүй тоглолтод үнэхээр чухал тоглолт болсон, ширүүхэн тоглолт болсон. Ингээд тоглолтондоо бөмбөг дундаа PG Генер бэлгүүнээр дундаа усарсан тоглолтыг хийсэн байна. За энэ бол энэ тоглолтын эхнээс бол Баянгол 3 тамир маш сайн тоглож эхэлсэн. За тоглолтын эхний хагасыг бол 48-41 харьцаатайгаар Баянгол 3 тамирогийнхан хушуучлаад за тоглолтын турш ерөнхийдөө баг зэрэг онооны дамгаал бол Баянгол 3 тамирогт байсаар ирээд за ялангуяа даваа жавын холын зайн шийдэлт болон PG-гийн тоглолтууд маш сайн болж Баянгол 3 тамирог ерөнхийд нь хушуучилж байсан. Гэхдээ үндсэн үр дүнд эхний үндсэн 4 үед 85-85-аар тэнцэж улмаар нэмэлт цагт 95-93-аар СПЛ Хүлгүүдэг хоцсон байгаа. Ямарсан би та бүхэнд 3 тамирогийн шилдэгүүдийг дуртахад энэ тоглолтод PG Генер 27 оноо 19 самбар, давааж 20 оноо, ганц үг 13 оноо авч 3 тоглолтод 10-аас дээш оноо авсан. Харин СПЛ Хүлгүүдээс за Бэлгүүн 25 оноо, 12 самбар, 6 блок шот хийсэн бол за Сэргэлэн 24 оноо, 7 самбар 10 оноочтой дамжуулалт, Дорц сүрэн 15 оноо, Дэлгэрнэм 14 оноо, 8 самбар гэсэн үзүүлэлтийг бол үзүүлсэн. За энэ бол үндэсний Суперлигийн энэ улиралд болсон хамгийн сонирхолтой тоглолт гэж хэлж болно. За 1-р тойргийн 2 дахь нэмэлт цагийн тоглолт юм л да. Эхний тоглолтод харцаг болоод Эрдэнэт Грекс агууд эхний тоглолтод нэмэлт цаг сунгасан бол энэ 2 дахь нэмэлт цагийн тоглолт байсан. Ингээд та бүхэн харж байгаа PG Генер даваа жавын дамжуулалтаар Ислам даг хийсэн. Ингээд тоглолтын 4-р төгслөөс даваа жаваад үнэхээр ихтэлтэй байсан. Багаас сэргээсэн энэ шийдэлтүүдийг хийж байлаа. 3 оноосын дараагаар Крис Лавсонгийн дамжуулалтаар PG Генер Ислам даг 70-74 болгож ирсэн тоглолтын оноо харьцааг. За оны дараагаар тоглолтын шийдвэрлэх хүмүүс нөгөө л бидний онцлсон Сэргэлэнгийн тоглоом оновчтой олсон 81-80. За ингээд минут 37 секунд Дорцрынгийн тоглоом оновчтой. За энэ ингээд тоглолтын төгсгөл рүү СПЛ Хүлгүүд баг оноог нөхөж ирээд Дорцрынгийн холын зайн шийдэлтээр оноог тэнцүүлсэн бол за түүний дараагаар Дэлгэрнэм болон за PG Генер нарын тоглоо харилцан тоглоонууд амжилттай болоод онооны хацаг 85-85 болгож тэнцүүлээд улмаар үндсэн цаг бол тэнцээгээр өндөрлсөн. За ингээд PG Генер тоглолтыг тэнцүүлж байгаа шийдэлт бол энэ байна. Ингээд 85-85-аар тэнцсэн нэмэлт цаг хийсэн. Нэмэлт цаг эхлээд харин шууд 4 хоног дараалаад Баянгол 3 тамирогийнхаа авсан 80-85 болцсон явж байгааг харж байна. Улмаар 80-91 байсан Дэлгэрнэм шидсэн, тэнцүүлсэн 91-91 болгож тэнцүүлсэн. За үүний дараагаар
3 Тамирогийн довтлогоо Цингүн Баяр ПЖ-гээр намжуултаар 2 оноо авсан. За ингээд 93-91 болсон улмаар 20 секундтай байсан сэргэлэнгийн шийдэл бүх асуудлыг шийдсэн гэхэд болно. За сэргэлэн болвол үндсэн цагийн төгсгөлд мөн өөрөө шийдэж байсан. За ингээд нэмэлт цагийн төгсгөлд ч гэсэн өөрөө шийдсэн гэд сэргэлэн бол ерөнхийдөө шийдэлтийхээс айхгүй зөрөгтэй тоглогч за багийнхаа лидерийн үргийг за ямар ч үсэн эцсийн мөчүүдэд хоёуланд нь сэргэлэн шийдсэн гэж сэргэлэн болвол энэ тоглолтод бэлгүүнээс илүү багийн лидерийн үрг гүйцэтгсэн гэж хэлж болно. Ингээд үндсэн цагийн төгсгөл шийдсэн шийдэлтэнд хаалтанд орсон ч гэсэн нэмэлт цагийн төгсгөлд энэхүү гайхалтай шийдэлтийг хийгээд за Баянгол 3 Тамирогийг бол СПЛ хөлгөөд бодсон байгаа. За ингээд энэ тоглолтод бас мөн сайн баярын хувьд бол техник ялдааны улмаас тоглоогүй нэг төвийн тоглогчгүй байсан гэхэд болно. Маш цөөхөн үний бүрэлдэхүүнтэй байсан хэдий ч СПЛ хөлгөөд баг сайн тоглолоо. Тэр дундаа сэргэлэнгийн сайн тоглолт үргэлжилсэн байгаа. Ингээд бид ямар ч сан нэгдүгээр төргийн онцлогтой тоглогчоор сэргэлэнг онцолж байгаа ингээд ямар ч сан бас сэргэлэнгийнхээ яриаг та бүхэндээ одоо хүргье. За өнөөдөр түрүүнд баяр хүргье. Ингээд маш гайхалтай ялтыг байгууллаа. Эцсийн шийдэлтийн талаар юу нэрэж ямар сэтгэл төрөв? Эцсийн шийдлийн талаар унаг гэдэг юм итгэлтэй шийдсэн. Манайх тоглоом дээр ямар ч гарч ирэхгүй. Тэгээд эцсийн вариант дээр шийдсэн дээ. Нэг шийдэ гэж бодож байсан. Өмнөх яг цаг тэнцдэг дээр яг шийдчихсэн. Тэрийнхээ алдааг заслаа гэж бодож байна. Энэ бол энэ нэгдүгээр тойрог танаа гайхалтай байлаа. Одоо ингээд 5 ажилтайгаар нэгдүгээр тойргийг өндөрлүүлж байна. Энэ тойргийн тухай үндсэн Суперлигийн нэгдүгээр тойрог ямар хоож өнгөрөв? Нэгдүгээр тойрог их өрсөлдөөнтэй ширүүн болж өнгөрлөө. Манай хувьд бол сэлгээний тамирчид байхгүй. Дээрс нь хүндхэн тоглолтууд хийлээ. Хоёр тоглолтод трипл дабл хийсэн үзүүлэлттэй байгаа. Өнөөдрийн тоглолт ч гэсэн бас ерөөхдөө трипл дабл руу маш төгсөн байх. Тэгээд энэ үзүүлэлтүүдийн талаар яриач ер нь оноо авалт самраас мөнгө авалт оновстой дамжуулалтаар ингээд трипл дабл 2 удаа хийсэн. Тий. Энэ дээр бэлтгэл дээр л их сайн бэлдэж байгаа л да. Ер нь бол бэлтгэл дээр тэр оновстой дамжуул самраас мөнгө авах бид нар бэлтгэл сайн бэлжлээ юм амжилт гаргалаа. За 2 дугаар тойрогоос танаа багт бас санчир ороод ирнэ. Тэгээд 2 дугаар тойрогт ямархуу за ер нь лигийн өрсөлдөөний талаар юу гэж бодож байна? Босод өрсөлдөгчд ер нь хэр чанга байна вэ? Цаашдын багийнхаа одоо ирээдүйн талаар. Манай багт одоохондоо юу яцгаа одоо 2 дугаар тойрогоос санчир орж ирнэ. Тэгээд дээрээс нь одоо манай лигоноор тоглогчид орж ирнэ. Тэгээд манай багаас бус тавгууд одоо бүх лигонортой байгаа. Одоо энэ 2 дугаар тойрогоос манайх одоо илүү яг баг яг бүрэн бүрэлдэхүүнээр орно гэж байна. Энэ жилийн багийн ер нь танаа баг өнгөрсөн үеэрд бол бас аврахын төлөө тоглоод хожигдсан. Тэгээ энэ жилийн багийнхаа зорилгын талаар бас яриач ер нь шинэ тамирчтайгаа нэгдээд цаашдаа ямар зорилго тавьсан байгаа вэ? Тэгээд бид нар 8 сарын 1-ээс бэлтгэл сургалтаа базаагаад ер нь бол лигийн аварга авна гэд үзэж байгаа. Алдаагаа заснаа л гэж бодож байна. илүү сэтгэл сэргээн боллоо. За ингээд сэргэлэнгийн хожлын шилэлтэд хийсний дараах бичлэгийг бол яриаг нь та бүхэндээ хүргэлээ. За SPL хөлгүүд баг бол ингэснээр бол 5 хожил 1 хожигдл гэсэн амжилттайгаар 1-р тойргийг бол 2-р байраар дуусгаж байгаа. За харин тэдний дээр бол Эрдэнэтрийн Риксо гэж хөтөж байгаа. За Риксийн тухай бол удахгүй ярина. За түүнээс өмнө SPL хөлгүүд багуудын тухайд мөн ярихад за 1-р тойргийн онцлог зүйл нь 2 тоглогч техник алдаа авч улмаар нэг нь 3 тоглолт нэг нь 2 тоглогч өнцсөн байгаа. За тэр тоглолт юу болсон бэ гэвэл 12 сарын 8-нд Бүдэнсэн өдөр тоглолт боллоо. Баянзүрэг их өргөө аравтууд SPL хөлгүүдийн тоглолтод байсан. Баянзүрэг их өргөө багийн төвийн тоглогч Андро Уильямс самраас бөмбөг аваад бэлгүүнийг шууд тохиолдсон. Энэ бол спортын бус алдаа байсан. Улмаар яг үүний дараагаар багийн төвийн тоглогч сайн байр хурж ирээд за Андро Уильямсыг бол цогсон. Улмаар энэ бол зодооны сэтлээ улмаар энэ тоглолтод Андро Уильямс торгуу техникийн алдаа өгөөд сайн баярыг тоглолтоос хөөсөн байгаа. Шууд хөөгдөх алдаа өгсөн техник 2 техник алдаа өгсөн гэж болно. За улмаар үүний дараагаар үндэсний Супер лигийн мэргэжлийн зөвлөлд хилцээд Андро Уильямсыг 2 тоглолтоор өнжүүлэхээр сайн баярыг бас яг зодон үүсгэх яг сэтлийг төрүүлсэн гэдэг утгаар нь
3 тоглолт өнжүүлэх шийтгэлийг хүлээл гэсэн байгаа. Энэ бол үндэсний суперлигт гарсан бас нэгэн шийдрүүдийн нэлээд хүндгэн шийдрүүдийн нэг байлаа. Цаашдаа бас баг тамирчид бас анзаарах хэрэгтэй баг. Ерөнхийдөө бас зарим тамирчид бас гэдэг Монгол тамирчид нар энэ легионер тамирчидаа бас ингэж маргалдах зүйлүүд бол нэлээд анзаарагдаад байсан. За тэгээд бол энэ бас нэлээд тамирчид нэлээд томоохон сануулга болсон болов гэж бодож байна. За ингэснээр бол SPL хөлгүүд багийн за нэгэн алдаануудын нэгийг бол та бүхэнд бас үзүүлсэн. За SPL хөлгүүд багийн хувьд бол 2 дугаар тойргоос бол бүрэлдэхүүн нь улам хүчрэгчээд ирнэ. За тэд бол санчрыг өөрсдийн игнэнд нэгтгэж байгаа. За энэ бол бас бидний ярих ёстой үндэсний суперлигт баримталж байгаа 4 журмуудын нэг. За яг 4 журмын дагуу бол явагдсан гэж хэлж болно. За тэр 4 журмд юу байсан бэ гэвэл багаас хасгсан буюу чөлөөтэйгэн тусан тоглогчийг багтаа исууж болно гэсэн дүрэн байсан. За тэгээд 2 баг хилцээд тохиролцоод за санчрыг их хөргөө аравтууд баг багаасаа хассан улмаар SPL хөлгүүдийг тоглох бүрэн боломж нь нээгдсэн байгаа. За яг үүнтэй адилаар мөн бат цавхлан SPL хөлгүүдээс тоглоно гэж хэлсэн. За гэхдээ бол хуучин Эрдэнэтрэлэн Рикс багтай зөвшөлдсөөд за улмаар гэрээ контрактын дуусааг байсан шинж нэмж гэрээ байгуулад Санчрын SPL хөлгүүд багт бат цавхлан Эрдэнэтрэлэн Рикс багтай тоглохоор болсон энэ 1-р тойргийн төгсгөл ийм зүйл болсон. Дээрх тоглогчид бүгд за 2-р тойргийн ихний тоглолтод оролцож болно. Тэр дэндээ Санчир бол 2-р тойргийн ихний тоглолтод орж болно. Бат цавхлан бол угаасаа Эрдэнэтрэлэн Риксогийн мэдүүлэгт үндэсний суперлигт ирсэн учраас бол сүүл 2 тоглолтод бол Эрдэнэтрэлэн Риксогийн өмнөөс тоглосон байгаа. За ингээд 2 дугаар тойргоос бол Санчир болон сайн баярнаар SPL багийн бүрэлдэхүүндээ иргэн нэгдээд за мөн легионер тамирчин ч авчирна гэсэн мэдээлэл байгаа. За харин та бүхэнд дараагийн онцлог багаа хүргэж байна. За энэ бол Эрдэнэтрэлэн Риксог байгаа. 5 хожил 1 хожиглол гэсэн амжилттайгаар үндэсний суперлигийн 1-р тойргийн тэргүүлэгчээр бол Эрдэнэтрэлэн Рикс багт тодорсон. За баярын шигтүүлэг эзэнтэй Увс аймаг Эрдэнэтрэлэн Риксогийн хувьд бол тэд үнэхээр энэ жил шилдэг байгаа. Тэр дандаа энэ багаас 3 тоглож гоцох гээд байна. Тэр нь төвийн тоглогч Кристофер Муур 1-р тойрогт нийтдээ 21.8 оноо 16.2 самбраас бөмбөг авалт 4 блок шот 3 бөмбөг таслах гэсэн үзүүлэлтийг үзүүлж байгаа бол төвийн тоглогч Өрнөн Бэлэг Санжигдагийн Өрнөн Бэлэг 20 оноо 12.8 самбар, Кори Бэтэ 19.8 оноо 6.2 самбар, 6.7 онцлог амжилт 3.8 бөмбөг таслах гэсэн үзүүлэлтийг үзүүлж байгаа юм байна. За энэ дэдгээр 3 тоглогчдын оноо авалт бол гуруула маш өндөр байгаа. 20 болон түүнээс дээш. За Крис Мури оноо бол за оноо авалтаар үндэсний суперлигийг тэргүүлж байгаа. За харин Өрнөн Бэлэг бол 4-р байранд, Кори Бэтэ бол 5-р байранд гээд энэ 3 тоглогчийн дундаж оноо нийлээд за 60 гаруй оноог багтаа бол нэг тоглолтод авчирж байгаа гэсэн статистик үзүүлэлтийг энэ 3 тоглогч үзүүлснээр ерөнхийдөө Риксогийн за эхний тойрогт үзүүлсэн амжилтын гол үндэс нь болж байна гэж хэлж болно. За тэд бол 12 дугаар сарын 11-нд Дорнод Танан гарт огтай маш чухал сонирхолтой тоглолтыг хийсэн. За энэ тоглолтыг маш олон хүн ирж сонирхсан. Эрдэнэтрэлэн Рикс болон Танан гарт гэсэн олон хөгжөөнд дэмжтэй багуудын оронд маш сонирхолтой тоглолт болсон. Хөчрөг тулааны эцэст 90-82 харьцаатай Увс аймаг Эрдэнэтрэлэн Риксог хоцсон энэ тоглолтод за Танан гарт огоос мөнх бол 29 оноо, Ууганбаяр 17 оноо, Дэн Роллинс 10 оноо, Фредерик Вудс 9 оноо авсан. Харин Эрдэнэтрэлэн Риксогоос Кристофер Муур 34 оноо 19 самбар 2 блок шот гүйцэтгсэн бол Кори Бэтэ 24 оноо, Нэмбаяр 11 оноо, Өрнөн Бэлэг 15 самбар 9 оноо авсан байгаа. Энэ тоглолтод бас мөн Танан гардын мөнх бол нийтдээ 3-аас 18 шидэж 8 шидэлтийн амжилтаа олгосон гэдэг үзүүлэлтийг үзүүлсэн маш сайн тоглолтыг бол мөнх бол үзүүлсэн түүний нэг шидэлт нь энэ байна. За ингээд энэ хүү чухал тоглолт нь Крис Муур бол үнэхээр аимшигтай тоглож 34 оноо 19 самбар за 6 блок шот гэдэг үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн нийцээс 90-82 харьцаатайгаар энэ хүү шигтүүлэг эзэнтэй Инхбатар засгалжуулагчтай баг Дорнод Танан гарт багийг буулган авч за ерөнхийдөө энэ үлрэлд маш гайхалтай тоглолтоо бол үргэлжлүүлсэн. За мөн Эрдэнэтрэлэн Рикс баг мөн энэ 1-р тойрогт SPL хөлгүүд багт нэлээд чухал тоглолтыг хийлээ. Учир нь тэд өнгөрсөн өдрөд плей-офф таараад SPL хөлгүүдийг ходжээс ингээд мөн л ялааны ялвар гэж нэрлэдэг байгаа та миний хувьд Кристофер Муурын блок харсан улмаар эргүүлээд энд дахиад Кристофер Муур довтлсон байна. Энэхүү тоглолт нь нийтдээ за энэ SPL хөлгүүд угаас энэ тоглолтод бол Бямбторч 21 оноо авсан бол Бэлгүн 14 оноо 15 самбар за 7 оновчтой дамжуулалт Дорцрон 13 оноо авч за мөн багаараа 12 холын зайн шидэлтийг бол гүйцэтгсэн. За харин
Эрдэнэтрийн Риксогоос Крис Мур 18 оноо, 16 самбар 4 блок, за Өрнөн бэлэг 10 оноо, 13 самбар, Мэргэн 10 оноо, 3 оноостой дамжуулалт өгч. За маш сонирхолтой тоглолт болсон. За энэ тоглолт бол хэдийгээр нэлээд дэрт болсон тоглолт ч гэсэн. За энэ хоёр багийн хоцсон нь бол 1-р тойргийг тэргүүлэх хувьтай байжээ. За мөн энэ тоглолтод Кори Бэт 35 оноож цоорсон. Мөн Эрдэнэтрийн Риксогийн бас гол төлхөө тоглогчийн нэг бол Нэмбаяр байгаа. Сэлгийн өслөд гараанд гарсан тоглолтонд маш сайн тоглолтыг үзүүлж байгаа. Энэ жилийн бас амжилттай нагсан тоглогчийн нэр дэвшид амжилттай нагсан тоглогчд бол Нэмбаяр бол нэлээд дээгүүр твших байх гэж би бодож байгаа. За цэцгийн мэрэгний тоглолт хаяа нэг орохгүй орж гарч байгаа үед бол тэр тоглолтыг бол ерөөхдөө Нэмбаяр тэр өөрийнхөө тоглолтоор онцгой дамжуулалтаар 3 шидэлтээр бол нөхөөд байгаа ихэд болно л доо. За энэ тоглолтод бол Улс Эрдэнэтрийн Риксог мөн маш сайн хамгаалалттай тоглосон гэж болно. Хүлгүүдийн эсрэг бол 19 бөмбөг даалтыг багаараа гүйцэтгсэн. За мөн Кори Бэти 35 оноо авсан гээд Бэтигийн гайхалтай тоглолтоор ерөнхийдөө энэ тоглолтод Риксчүүд ялалт авсан. За Бэти ч гэсэн сүүлд нь бол бас за энэ бол маш хүчрхэг багийн эсрэг тулаан гэж манай засгалжуулагч хэлж байсан. Тийм учраас бид хожлохыг маш их хүсэж байсан гэж Кори Бэтийн тоглолтын дараагаар бол мөн ярьж байсан. За ингээд Кори Бэти бол намхан биетэй ч гэсэн бол маш тесрэлтэй өсрөлт юм байлаа. Би та бүхэндээ тунгуудахгүйс Кори Бэтигийн дараагийн дугаартаа бас илүү дэлгэрэнгүй ярилцлага, илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас Кристофер Мур Кори Бэти гэсэн легионеруудыг хүргэх болно. Ямар ч сан 1-р тойргийн шилдэг баг онцлог багаар Улс Эрдэнэтрийн Риксог байлаа. Ингээд өнгөрсөн үеэрлийн шилдэг дасгалжуулагч бас энэ багийн дасгалжуулагч Инкватрын яриг та бүхэнд одоо оргия. За ингээд та наваг 4 дахь дараалсан хожлоо авчлаа. Ерөнхийдөө нийтийн тоглолтод хожигдсноос хойш ингээд 4 дараалал хожигчлоо. Энэ одоо энэ жилийн багийнхаа тухайд ер нь юу хэлэх вэ? 4 дараалсан хожлынхаа тухайд. Манай энэ жилийн үед одоо бэлтгэл сургууль жоохон гайгүй туршлагатай тоглогчнууд их болсон. Мэргэн Сэдэг туршлагатай залуу шин тоглогч. Ер нь манайх айл тэнцвүүр болчиход байгаа туршлагатай тоглогчтой, шин залуу тоглогчтой. Хоёр сайн легионертой манай багийн хувьд бол энэ жилдээ арай гайгүй тоглож байна. Бас чинээр ирсэн хоёр легионерын тухайд юу хэлэх вэ? Үнэхээр өндөр ур чадвартай легионерууд байсан. Тий, манай хоёр легионер бол их сайн легионер байсан. Энэ Нойдон бай бид яриад энэ жилд ер нь хамгаалттай тийм легионер тоглогч авъя гэсэн. Нэг нь бол довтлогч авъя гэсэн. Тэгээд Марк энийг бол Кориг болохоор довтлогчаар аваад хэнийг бол хамгаалагчаар авч манайх энэ жил арай гайгүй зөв сонголт хийсэн юм байна. Тэгэхээр энэ удирлын багийнхаа зорилгын тухайд юу хэлэх вэ? Ерөнхийдөө дараагийн одоо тойргуудыг юу гэж харж байна? Одоо ганцхан 10 дуут багтай багаас бусдуудтай тоглоод үзчихлээ. Ер нь бусад өрсөлдөгчдийн тухайд болон өөрийнхөө багийн за энэ удирлын зорилгын тухайд энэ удирдал манайх плей-офф төлөхийг л одоо зорилготой явж байна. Мэдээж медаль авахыг бодно, ахиулахыг л бодно. Юм болоог хэлээд байгаа. Бүхэл өсөлтчнөр одоо хэцүү бүх баг л шанга болчихоос бүх багтаа хариуцлагатай тоглох хэрэгтэй. Бүх баг л чанга. За холбоон тоглогч Жавхлан бас багтайгаа иргэн нэгдсэн байна энэ тухайд. Тий, манай бас Жавхлан одоо Нойдон манай холбоон тоглогч энэ жилээс одоо энэ тоглолтоос хойш ингээ үргэлж манай багтаа тоглохоор болоо 3 жилийн гэрээгээ тоглохоор болж байна. Илүү сэтгэл сэргээн боллоо. За ингээд ямар ч байсан 1-р тойргийн онцлог тоглогчид болон онцлог багуудыг та бүхэнд бол хүргэлээ. Эрдэнэтрийн Рикс CSBL хүлгүү төсөн багууд удирдал 1-р тойргийг тэргүүлж байгаа гэж та бүхэнд бол хэлсэн. За ингээд одоо хүснэгтийн байдалтай танилццгаая. За хүснэгтийг Баярагийн шигтүүлэг эзэнтэй Улс Эрдэнэтрийн Риксог 5-1 гэсэн амжилттай байгаа. Мөн Сүхбаатар CSBL хүлгүүдээг адилхан 5-1 байгаа. Гэхдээ Эрдэнэтрийн Рикс нь хоцсон учраас дээр нь бичигдэж байгаа. За тэдний араас бол Улаанбаатар Альянс Тех шүтээсийн харцгууд баг 4-2 гэсэн амжилттайгаар улирлын 3 дугаар байранд бичигдэж байгаа бол Дорнод Танангард баг 2 хожил 3 хожил гэсэн амжилттайгаар за тэд бол 1-р тойргийн сүүлийн тоглолтоо энэ даваа гарагт бол лигийн шинэ баг Монторх баг эсрэг хийн. За мөн Баянгол 3 тамирог 2 хожил 4 хожигдолтой гол Баян зүрх их өргө 10 дугаар 2 хожил 4 хожигдолтой.
За лигийн шинэхэн баг Говьолтой Монторхог одоогийн байдлаар бол хожил авч амжаагүй байна. Гэхдээ тэд бол тунгуудгүй хожлыг авах. За мөн энэ дээрээс нэг мэдээлэл хүрэхэд Говьолтой Монторхог нэлээд шилдэг лигоноор ирж байгаа. Тэр нь Транс Жонер гэсэн тоглогч байгаа. 16-нд Монголд бууна гэсэн дам мэдээ сонсцсон байгаа бид. За YouTube-ээс бол бичлэгийг үзсэн үнэхээр шилдэг аимшигтай тоглогч байлаа. Энэ зунжингаал Джеймс Хартантай бичлэг хамтарсан бэлтгэл хийсэн бичлэг зургийг бол Facebook-ээс нь үзсэн. За тэгээд тэр тоглогч бол Кори Бэтээс асуусан энэ тоглогчийг таних уу гэдээ асуусан юм билээ. Кори Бэт бол таньнаа. Энэ бол Монголд ирэх бол үнэхээр мундаг тоглогч аа гэж бол хэлсэн. За тэгээд Монголд бол тоглоод за улмаар Транс Жонер бол ирэх 4 сараас бол Хятад тоглоод ингээд Хятадын бас зуны лиг тоглоод ингээд цаашдаа эргээд Америкт доош тоглох нэлээд томоохон зорилготой шилдэг сахагчин бол ирж байгаа юм байлаа. Тэгээд би бол 1-2 номер тоглох юм болоо гэж харсан. За тэгээд ямарсан үндэс суперлиг бас нэлээд шилдгийн бүр эвгүй лигоноор бас нэлээд энэ 16-нд хүчээр таатгана гэдгийг бол сагсан бүх сонирхчдоо дуулгах нь зүйтэй баг. Би ч гэсэн бас нэлээд үзээд бол түүнийг бол нэлээд хүлээж байгаа. За ингэснээр бол үндэсний суперлигийн багуудын хүчний харьцаа бол тэнцвэржиж за өрсөлдөөн бол улам ширүүлсэн. За ингээд одоогийн байдлаар бол өнгөрсөн үеэрл плей-оффд шалгарч байсан 4 баг бол эхний 4 байрандаа бол байж байгаа. За ингээд багуудын амжилт бол маш өрсөлдөөнтэй ширүүн үргэлжилж байна. За 2 дугаар тойрог бол ирэх даваа гарагийн 2 дахь тоглолтоос үндэсний суперлигийн бол 2 дугаар тойрог бол эхлээд явагдана. За ингээд та бүхэндээ мөн үргэлжлүүлээд онооны лидерүүдийг танилцуулъя. 1-р тойргийн онооны лидерүүд хэн байваа гэвэл за лигийг 5 жил 1 хожигтлоо дуусгасан. Улс Эрдэнэтрийн Грексогийн Кристофер Мур 21.8 оноо нэг тоглолтод дуусаж байгаа бол бэлгүүн Сугат Респект хөлгүүд 20.8 оноо, PG Генер 20.5 оноо. За тэдний араас мөн л за Улс Эрдэнэтрийн Грексогийн хослолууд болох Өрнөө Мэлэг 20 оног нэг тоглолтод дундчилж Кори Бэти 19.8 оног дундчилж байгаа гэсэн үзүүлэлтээр Эрдэнэтрийн Грексийн гурвал бол гайхалтай байна. За мөн Говьолтой Монторхог багийн багийн ахлагч Нямбаяр 19.4 оног дундчилж байгаа бол за Дорнод Танангар догийн лидер Ууган Баяр 18 оног нэг тоглолтод дундчилж байна. За мөн Маркус Хэмэд Улаанбаатар Алиас шүтээсийн харцгуудыг 17 оног дундчилж байгаа бол Одбаяр багийн капитан 17 оног. За Сугат Респел Хүлгүүдогийн Бямторж 16.5-ыг болортуулга шүтээсийн харцгуудаас 16.3-ыг за энд бас нэлээд сонирхолтой үзүүлэлт байна л да. Лигийн шилдэг шин залуу тоглогч өрсөлдөх Нямбаяр Бямторж нар бол 6 болоод 10 дугаар ойронд бичигдэж байна. Яхарахгүй бас энэ жилийн шилдэг рукигийн шагналд нэр дэвшиж байгаа тоглогч байгаа. Тэр дэндээ Говьолтой Монторхогийн капитан Нямбаяр одоогийн байдлаар оноо авалтаар 6 дугаар ойронд бичиж яах гэдэг бол нөхөр өндөр амжилт юм аа. За харин тэдний араас та бүхэнд Самраас бөмбөг авч байгаа Самрын тоглогчдыг шилдэгүүдийг танилцуулж байна. За ингээд Самраас бөмбөг авалтаар Баян зүрх дүүрэг их өргөө 10 дугийн Кори Бүүн 17.3 самрыг нэг тоглолтод дундчилж байгаа бол Кристофер Мур 16.2-ыг за тэдний араас Баян гол дүүрэг 350-ийн легионер PG Генер нэг тоглолтод 15 самраас мөг авалт. За шүтээсийн харцгууд огийн ахлагч Одбаяр 14 самраас мөг авалтыг дундчилж байгаа бол Улс Эрдэнэтрийн Грексогийн Өрнөө Мэлэг 12.8. За Альянс дэх шүтээсийн харцгууд багийн Маркус Хэмонц 12.5 самраас мөг авалтыг дундчилж байна. За мөн Сугат Респел хөлгүүдогийн Дэлгэрнэн Бэлгүүнээр 11.2 11 самраас бөмбөг авалт энэ тоглолтод дундчилж байгаа бол Говьолтой Монторхогийн Бацолбо 9-р байранд ороод ирсэн байгаа 10.2 энэ бол 2 номертой тоглогч Самраас бөмбөг авалтан дээр 9-р байранд явж байна гэдэг бол том амжилт байна. За мөн Улаанбаатар Алиас дэх шүтээсийн харцгуудын болортуулганы тоглолтод 10 самраас бөмбөг авалтыг дундчилж байгаа бол мөн л Говьолтой Монторхогийн Нямбаяр за 11-р байранд 9.4 самраас мөг авалтыг дундчилж байгаа гэсэн үзүүлэлтийг үзүүлж байгаа. За Нямбаярын хувьд бол мөн л 3 номер дээр тоглодог. За яг самбар доор тоглогч биш гэхэд бас маш олон самраас мөг авалтыг дундчилж байгаа. За харин дараа нь би та бүхэнтэй онцгой амжилтын шилдэгүүдийг танилцуулъя. За мэдээж онцгой амжилтын шилдэгүүдээр Triple W-ийн мангас болоод байгаа сэргэлэн нэг тоглолтод 8.7 гэдээ одоогийн байдлаар тасархай онцгой амжилт бол тэргүүлж байгаа. Түүний араас Улс Эрдэнэтрийн Грексогийн Кори Бэт 6.7-г Баттар 6 бөмбөг дамжуултыг нэг тоглолтод дундчилж байгаа. За ингээд эхний 3 тоглогч тасарсан байгаа. За тэдний араас Сугат Респел Хүлгүүд багийн Бэлгүүн 4.8 оновчтой дамжуулалт. За харин Крис Лавсон 4.4 оновчтой дамжуулалтыг бол дундчилж байна. За тэрний араас Дорнод Танангар догийн холбон тоглогч Ихбаяр 4 оновчтой дамжуулалт. За Улс Эрдэнэтрийн Грексогийн Нямбаяр 4 оновчтой дамжуулалт. Дорнод Танангар догийн холбон тоглогч Батбемб 3.8 оновчтой дамжуулалтыг. За харин
Баянзүрх дүүрэг их хөргө артуудын холбоонд тоглож мөнх төвшин 3.7 оновчтой дамжуулалт харцгуудын холбогч Золзай 3.2 за Баянгол дүр 3 Тамирогийн легионер PG Gainer бол мөн 3.2 оновчтой дамжуулалтыг дундаж иж байгаа гэсэн үзүүлэлтээр бол ихний 18 байранд бол бичигдэж байна. За энд бас төвийн тоглогч PG Gainer бичигдсэн нэлээд сонирхолтой үзүүлэлт байгаа. За ингээд ямарсан ихний 3 тамирчин бол оновчтой дамжуулалтаар бол лигийг л тасарсан байгаа юм байна. За ингээд үүний дараагаар бид та бүхэндээ амжилттай хаалтуудын шилдэгүүдийг блок шотын шилдэгүүдийг танилцуулъя. За блок шотын шилдэгүүдээр Кристофер Мур 4 блокны тоглолтод дунджиж байгаа бол Сүхбаатар СПЛ Өдөөгийн бэлгүү мөн 4 блокийг дундчлаад улмаар энэ хоёр тоглогч бол тасарсан байгаа. За энэ хоёр тоглогчид бол тоглолт болгоно үнэхээр маш олон хаалтуудыг хийж байгаа гэдгийг үзэгчид спортын дуу ортонд ирж байгаа үзэгчид бол мэдж байгаа байх. За ингээд Баянзүрх их хөргөө арвтууд багаас Кори Бүүн 2 блок, за Маркус Хемонс харцгуудын 1.5, за Эрдэнэтрийн Риксогийн за холбоонд тоглож Кори Бети 1.5, Уран Тамирогийн Цэнгүүн Баяр 1.5, за харцгуудын багийн ахлагч Жодоор 1.5-ын блок шотыг бол дундчилж байна. За мөн Дорно Танангаадгийн Фредди Вүүс 1.4-ийг, за мөн Говалтай Монторхогийн Нэмбаяр 1 блокийн тоглолтод хийж байгаа бол болор тулга Тамжид нар мөн нэг тоглолтод 1 блокийг бол хийж байгаа гэсэн үзүүлэлтээр дундчилж байгаа юм. За ингээд энэ өдрийн бас сүүлийн нэгдүгээр төргийн сүүлийн шилдэг гэж болно. Бөмбөг тасалтын шилдэг нь. За бөмбөг таслалтаар Говьалтай Монторх багийн Бацолбо 4.6 бөмбөг тасалтаар бол тасархай тэргүүлж байгаа. За энэ бол аргагүй. Тоглолт болгонд маш олон бөмбөг тасалтыг бол хийдэг. Ерөнхийдөө бөмбөг таслалтаар нэг өдөр бол трипл дабл бол хийж магадгүй. За өнгөрсөн жил Sprite Супер лигийн финал дээр 16 бөмбөг таслалтаар трипл дабл хийсэн санагдаад байна. За ингээд Кори Бета Увс Эрдэнэтрийн Кристофер Мур нар 3.8 3 бөмбөгийн тоглолтод тасалж байгаа бол Одоор 2.5, Бэлгүүн Сүхбаатар СПЛ Өдөөг 2.3, Маркус Хемонс 2 бөмбөгийг, за мөн Баянзүрх их хөргөө арвтуудын Пүрвд орж 2 бөмбөгийг, Шүтээсийн гарцгуудын Золзой 1.8-ыг, Адзоир Батбын их хоёр гэсэн тоглогчид нэг тоглолтод 1.8 бөмбөг тасалтыг бол дундчилж байгаа гэсэн үзүүлэлт байгаа. За эндээс бас Бацолбо үнэхээр тасархай байна л да. 4.6 гэдэг бол за мөн тэгээд бас энд сонирхолтой статистик байгаа. Өнгөрсөн жилийн бөмбөг тасны лидер Золзой харцгуудын Золзой 8 дугаар байранд явж байгаа. За тэгээд үнэхээр бас шинэ хүч, шинэ лиг бол үнэхээр шинэ хүчээр цусаа сэлбсэн гэдэг нь бол харагдаж байгаа. Тэр дэндээ Бацолбог залуухан за миний санджаар 21 настай байхад Бацолбог үнэхээр залуухан тоглогч байгаа. За ингэснээр бүх шилдэгүүдийг та бүхэндээ танилцууллаа. За эдгээрээс бол бүх шилдэг үзүүлэлтүүд дотор за оновчтой дамжуулалтуудаас бусад нь байгаа тоглогч бол ерөнхийдөө Эрдэнэтрийн Риксогийн төвийн тоглогч Крис Мур байгаа. За түүний хувьд бол оноо авалтаар 1-р байранд, Самраас мөг авалтаар 2-р байранд, за блок шотоор ихний байранд, бөмбөг таслалтаар мөн 3-р байранд гээд маш өндөр үзүүлэлтийг үзүүлсэн. За одоогийн байдлаар ерөнхийдөө улирлын шилдэг тоглогчийг танилцуулаач гэвэл баг Крис Мурыг гэж хэлэхэд болохоор байгаа заа. Гэхдээ өөрөө бол маш даруухан тоглогч. Тэгээд чимээгүй хүн шиг ийм өндөр амжилтыг үзүүлсэн байна. За бараг улирлын нэгдүгээр төргийн MVP гэж хэлж болох юм л да. Кристофер Мурыг. За ингээд та бүхэнд ямарсан нэгдүгээр төрийн шилдэгүүдийг танилцууллаа. Ингээд бас энэ нэвтрүүлгийн маань оргил хэсэг байгаа. За энэ бол юу вэ гэвэл энэ бол өнгөрсөн 7 хоногийн шилдгийн шилдэг топ арга та бүхэндээ хүрэх цаг мөч ирлээ. Өнгөрсөн 7 хоногийн шилдгийн шилдэг шүү. За эхний 7 хоногт бид бас нэгдүгээр төрийг бол 2 хуваагаа шилдгийг бол танилцуулж байгаа. Ингээд шилдэг аравт энэ удаад бэлгүүнийг энэ удаад Золзой тасалсан улмаар хурдан тоглоход Алиас Шүтээсийн гарцгуудын багийн капитан Одоор Исламдан Горсноор шилдгийн топарын 10 дугаар байранд орсон байна. Золзойгийн амжилттай хамгаалт амжилттай болсон блокц улмаар өөрөө бүгдийг таслаад Одоор төгсөн. За Одоор ч гэсэн бас хурдан тоглохын төвийн тоглогчид орж байгааг та бүхэн харж байгаа улмаар Исламданкаар тоглохыг төгсгсөн байна. За энэ бол өцгөдрийн тоглолт. За шилдэг 10-ын 9-р байранд Кори Бүүн бөмбөгийг багтаа үлдээгээд улмаар цэвэлд оржийн гайхалтай довтлогоо байлаа. За энэ 7 хоногийн шилдэг 10-ын 9-р байранд 9 номертой тоглогч Цэвлэгийн гоёмсог довтлогоо оржээ. За энэ Цэвлэгийн үнэхээр гоёмсог оролт байлаа. Топ 10-ын 8-р байранд Фредди Вүүс Исламданк хүчтэй Исламданк хийсэн. Энэ бол Дорнод Увс Эрдэнэтрийн Риксогийн эсрэг хийсэн Дорн Танангаадгийн довтлогооны нэг хэсэг нь энэ байлаа. Зарим 8 дугаар байранд Мөнх болтын холын зайн шийдэлд орж байна. За маш сонирхолтой өрнөсөн энэхүү тоглолтод бол Мөнх бол холын зайнаас 8 удаа тоглооны амжилттай болгож бол
бага тэргүүлсэн. За тэр дундаа бид энэ бага сэргээс ёслогоог нь үнэхээр гоё олзуурхаад байгаа. Үнэхээр гоё ёслогоо хийж баг тамирчид үнэхээр гоё сэргээсэн. За энэ бол үнэхээр хөгжилтэй загшин байсан. Олмаар топ 7 дугаар мөнх болтын довтлогоо орсон байна. Топ 10-ын 6 дугаар байранд энэ удаад Крис Мур блокс улмаар Кори Бетэний пүрэнд оржийн 2 үлний завсраа бөмбөгийг хуурсан баг харж байна. Крис Мурийн блок мөнх төвшнөр блок тавьсан улмаар Кори Бетэ бөмбөгийг тав гарна одоо ингээ хорцсон да. Энэслээ эвгүй хурд байлаа гэхэд болно. Энэ бол топ 16 дугаар байранд орсон байна. Зарн 5 дугаар байранд Кори Бетигийн за ганцаараа сул гараад догсон слэм данк орж байна. Говьолтой Монторпагийн эсрэг Кори Бети энэгүй гомсог слэм данкийг хийсэн. Топ 14 дугаар байранд SP төлөвлөдөг хурдан тоглогоо 10 дугаартаа Билгүүний слэм данк амжилттай болсон. Үнэхээр Монголын бол хамгийн шилдэг слэм данк чинь бол Билгүүн яг одоогоор тодорчоод байгаа гэдэж болно. За энэ өдрөд бол маш олон слэм данкийг түүний хувьд бол хийж байгаа. За харин топ 10-ын 3 дугаар байранд Кори Бети за гомсог үзүүлбэрийг хийсэн Дэн Равлинс түүнийг за өстой нэрээ мартсан болооглоо доо. Маш гоё блок шот за үндэсний суперлигийн 1-р төргийн хамгийн гоё блок байсан. Үүний дараагаар топ 10-ын 2 дугаар байранд Бачаалгийн амжилт Кори Бета баг мөнх төвшингийн дээгүүр баг үсээ гарах шахлаа. Ямар өндөр өсөрсөн бэ? За энэ бол өчигдөр спортын төв ордонд болсон тоглолт байгаа. За үнэхээр гоё дамжуулж байсан юм байна. Кори Бета үнэхээр дэстэй гараад иржээ. Намхан бидний тоглогч гэхэд үнэхээр дэсрэлтэй маа Кори Бета. Зарин энэ 7 хоногийн топ 10-ын топ акшн за 1-р байранд Squat Respect хөлбөмбөгийн холбон тоглогч Сэргэлэнгийн холын зай шилэлд орлоо. За энэхүү шилэлтийг хийснээр Squat Respect хөлгүүд баг 94-93 болгож онооны харьцааг 1 оноогоор дамгааж ирсэн баг нь бол 2 оноогоор хожигдож явсан энэ мөчид 7 хооны цаг дуусаж байсан мөчид Сэргэлэн гайхалтай холын зай шилэлтийг хийсэн. За Крис Лавснаас хариу авсан гэж хэлж болно. За ингээд үзэгч та бүхэнд ямарсан Суперлиг иргэн тойрон нэвтрүүлгийн 2 дахь дугаар инх хүрээд өндөрлөж байна. Ингээд үзэгч та бүхэн бас бидэнтэй холбоотой нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ бас бидэнд мэдэгдэж болно. За Facebook хуудасаар болоод YouTube линкээр та бүхэнд бас мэдэгдэж болно гэдгийг бол хэлхэн зүйтэй байх. Ингээд ямарсан үзэгч та бүхэндээ Суперлиг иргэн тойрон нэвтрүүлэг хүргэлээ. Бид дараа 7 хоног та бүхэндээ иргэн тойрон нэвтрүүлгийнхаа 3 дахь дугаарыг хүргэх боллоо. Тэр баяртай. Сэнгүүр илүү сэтгэл сэргээн боллоо. Геймер хамгаалаад байгаа. Сэргэлтээ одоо шийдэлт оновчтой болсон. Сэн ахахаа. Бидгүүндээс Магдаафигийн довсон дээр дахиад Дэн Равлинс маш хүчтэй стедан.
За ингээд тоо сүүлчийн 1 минут